Мартаж болохгүй давтах учиргүй түүх. 20-30-аад онд за манай Амаргай санаачлагаар Монголын эмэргийн сайд Амаргай санаачлагаар Монголын түүхийг 5 ботоор бичих тийм төлөвлөгөө гаргаад эхний 1/4 бүтийг бичсэн тийм ээ. Тэгээ нэгийг Амаргай бичсэн. За 3/4-ийг Магсар Урсын түүх. Тийм ээ 5 ч юм уу нөгөө лосолж явуулсан гэмт гурын түүх гээд бичсэн юм. Тэгээ бусдын үлээр бич амжааг юм аа. Тэгээд энэний дараа ер нь Монголын түүхийг бичих хэрэгтэй асуудал бас 30-аад онд 40-аад онд тавигдчихсэн юм. Тэгээд 40-аад оны үед бол ингээ Монголын түүхийг бичнэгээд Орос, Хятад, Монгол 3 улсын дамдарсан комисс гарна гэсэн юм асуудлууд яригдсан юм л да. Тэгээд Хятадууд бол бас орохгүй гэж бодсон уу? За ер нь нэг улсын түүхийг нөгөө зохиоход нөгөө улс нь оролцох нь зохиомжгүй юм гэж үзсэн үү? Бас албан ёсоор бичгээр хариу ирүүлсэн байгаа. Тэгэхээр СССР-ийн шинэ зохион агентымаас Монгол улсын түүхийг зохиох хэрэгт тусалж байгаа явдлыг сайшааж зөвлөлтийн эрдэмтэн нарын тусламжтайгаар өөрийн хөрөн түүхийг боловсруулах комиссийг байгуулах тухай намын төвөр оны улсын төвчнөөс тогтоохно гэд. Тэгэхээр бүгд найрамд Монгол ард улсын шинэ түүхийг бичих Монголын түүхчдийн комиссийг дор дурдсан бүрэлдэхүүнээр байгуулах үүнд комиссийн дарга ширнэ дэвгээд. Бага гişүүд нь Самсурн, Асагдор, Жаргал сайхан, Зурсан Андан, Пэрнлээ, Цэдэн, Төмөрбаатар, Эренчин, Цэвэл, Содном, Дэндив, Наваанамжид, Минжүүр, Пунцэг нар амин авирмэд нарыг оролцуулсагай гэж нэгдүгээр залттай. За хоёрдугаарт нь СССР-ийн шинж тухааны актимаас Монголын түүхчдийн комиссийн ажлыг удирдах эрдэм шинжилгээний удирдагчдыг өөрийнхөө хэвдлийг шинж тухааны хүрээлэнд даалгасагай. Улс төрийн төвчний гişүүд Чоолсон, Цэдэнбал Сүрэнжөв, Янжма Бомцын Дамб, Орлогч Лавгсрам гэсэн ийм тогтоол гарч ирсэн юм аа. Тэгээ энэ шийдвэр гараад ингээд баримтчиг явсан бичих явсан юм шиг байна. Тэгээ нэг бод түүх бичсэн. Тэрийг бол одоо хангалтгүй гэж үзсэн. Тэгээ бүр эн чинь Оросод хэл зэхэмжээд өгсөн шүү дээ. Нэлээд юм болцгоосон. Бүр Оросын шинж тухааны дорн техникийн хүрээлэнд түрээд одоо хангалтгүй байна гэдэг бүр буруу шаагаад Оросын активчдад өөр өгөөд энэ төр явсан байх юм. Тэгэхээр яг энэ үед юм бол 1948 онд тий одоо энэ ардын унших бичиг хэмээх Ямсрын дэвгээ тусгай шүүмжлэгч хүний бичсэн энэ номыг устгасан гэдэг юм шатаасан хэрэг гарчтэй. Тийм тэрийг ардын унших бичиг бол яг зүгээр одоо нийтийн түүхийн судалгааны суур бүтээл биш. Ер нь одоо энэ ном төрийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийг л бас нэг олон таниулах зорилгоор л бичсэн тийм юм байна л. За энэ одоо төрийн зөвтгөлтөнд ном төрийн зөвтгөлтнүүдийн намтар түүхийг хэлбэрчилсэн байдлаар одоо хүүхэд залуучууд ердийн уншигчдад сурталчлах ажил бол бүр 1925 оноос эхэлсэн юм байна л. 25 онд Монголын пионерийн байгууллага гэж байгуулагдаад за ингээ өөрийн сүлд думуутай болсон. За ингээд тэр пионер багчуудад юм унших дэвтэр гэж нэг жижигхэн бисрэг ном гарсан байгаа. За тэнд бол Чавсан, Дамбад орж энтергээд одоо нэлээд олон хүмүүсийн намтыг товчхон дурдсан байдаг. Тий. За тэгээд тэрний үргэлжлэл 40-од онд Замсрын жууган бичсэн юунд бол одоо Бомцын тухай, Янжмаагаа энтергээд тэр хүмүүсийн тухай жахан юм оруулсан юм байна. За тэндээ бол одоо яг Цэдэнбал энтергээд тэгээд Цэдэнбал гой бол одоо ер нь Монголын одоо удирдагч нэг юм уу одоо удирдагч гэсэн юм уу Чавсан байхад за энийг үзээд Цэдэнбал дарга бол нэлээд одоо твдсэн юм шиг байгаа юм тийм ээ. Юу твдсэн бэ гэхээр зэрэг ерөөсөн Монголд бол нэг л удирдагч одоо байх ёстой байгаа. Тэр нь бол одоо маршал Чавсан. За би бол одоо жирийн удирдах ажилтан ч гэсэн юм одоо тэр маршал Чавсангаас нэг имэйсэн болгоомжлсон байх л да. Тэгээд одоо энэ дээр одоо энэ номыг бас нэг уншуулахгүй байх энэ тэргээд тэгээ арга хэмжээл авсан юм байна лээ. Тэр энэ номд одоо энэ Янжмаагаан тухай, Бомцын тухай, бос хүмүүсийн тухай, Чавсан Цэдэнбалгаан тэр тухай одоо бичсэн зүйлүүд нь яг нэг их тийм зүгээр яг одоо харслаад байх чинь байхгүй ганцхан хамгийн гол нь тэр нэг Монголын удирдагч Цэдэнбал гэж бичсэн. Залуу удирдагч. Тэгэхээр Цэдэнбалгаа бол ер нь үндсэндээ 40 оноос хойш л одоо айхтар нийт гарчсан тийм ээ. Тийм байгаа.
тийм юм шиг байна. Тэгээ энийг жаахан дэлгэрүүлээд хэлэхэд бол бас хэрэгтэй байх та тийм ээ. Тийм. Ардын шүчгийг энэ нөгөө хоёр өдөрдөгчийн л халаас илгээл явагдаж байгаа он жилүүд байгаа юм л да. Тийм. Тэгэхээр энэ Монголын үндэсний бүхнийг л устгах зорилгол бодлол хэрэгжиж байлаа шүү дээ. Ингээдлээ зэрэг үндэсний түүхийг одоо шал өөр болгож л зохиох ёстой болчихж байгаа юм. Тэгээ өмнөх байсан нэг үгүйсгээд одоо тэр шинийгээ одоо энэ Москвагийн удирдлагаар одоо хийх ёстой, Москвагийн бодлогоор хийх ёстой болсон тийм шаардлага тавигдсан үе байна. Тэгээд энэ үед энэ асуудал яригдаад тэгээд яг хөө тэр нэг хүн одоо ингээд хийж тэгээд нөгөө хэлэлцээд яг хөө ингээд тэгэхээр энэний цаана одоо тэр харахад нэг тийм хоёр хүний хоорондын зөрчил юм шиг өөр байр суурь юм шиг боловч энэний цаад уг шалтгаан нь бол нөгөөх зохиомл түүхэл өчих үндэс өөрийг л үзэл санаа улс төрийн бодлогын үндэсийг л тавьж ихэл маргаан явагдчихжээ л гэж харагдахаар юм байдаг. Тэгээд энэ дээр одоо яагаад хоёр өдөрдөгч ингэж яриад байна вэ гэхлээр зэрэг энэ хоёр хүн чинь энэ тухайд өөр байр суурьтай байж байгаа. Чой болсон бол одоо үндэснийхээ юмыг одоо бас нэг аваад үлдчих. Тусгаар тогтнолоо аваад үлдчих гэсэн бүрэн одоо ийм бодолтой юм байж идэг. Яг гоо тэр нун хорон атгаг юмнууд зөндөл байна л да. Тэгтээ ерөнхий чиг шугам тийм. Гэтэл одоо шинэ удирдагчийн зүгээс бол дээрээсээ холын удирдлагатай тэрний хэл бодлогоор чиглэлээр ингэж явж байгаа. Тэгээд энэ дээр тэр яг нөгөө тэр процессыг харахлаа зэрэг одоо тэр янжмаагаан эсрэг одоо тэр сэдэн болын хэлж байгаа үг юм дээр бол арчааг болгоноор одоо бэлдууч ерөөсөө тийм өөрөө одоо энэ болгоноор байна гэж ярьж байгаа мөртлөө тэр сонгодог жишээг бол өөрөө үзүүлсэн тийм юмнууд харагддаг юм байна л л. Тэгээд энд чинь яг одоо ерөөсөө тэр энэ шин түүхийг бичнгээд байдгийн учрын өглөө зэрэг өмнөх түүхийг тухайлбал одоо Чингисийн үеийн Чингисийн түүхэнд гүйцэтгэсэн орой юмыг бол аль болохоор ерөөсөө сөрөг талаас нь харуулах гэсэн. Ер нь Чингис бол ерөөсөө цус алуурчин ярахчин байсан гэсэн л одоо тийм үзэл санаагаар хийж ингээд. Тэгээд энэтэй зүгээр холбоотой тэр чинь ганцхан зөвхөн энд ч биш 21 онд ардын хувьсгал яллаа. За тэгээд одоо бид нар ярьсан хүрээг улаан зэрэг хүрээг чөлөөлсөн биш хүрээг эзэлсэн энэ төргээл ярьсан шүү дээ. Тэгээд тэндээс эхлээл одоо нөгөө ардын цэргийн улс төрийн сургалт бэлтгэл гэж юмыг агуулга юмыг тодорхойлохоор Сүхбаатар жанжинч одоо хэлсэн байна. Энэ улс төрийн сургалт бэлтгэлийн агуулга бол эртний ёс суртал одоогийн засгийн бодлого хоёрыг одоо нэгт одоо холбож уялдуулсан. Өөрөөр хэлбэл балансыг барьж явах ёстой гэсэн. Гэтэл эртний ёс сурталыг устгаж одоогийн бодлогыг л сулгай хөрсөн дээр суулгана гэсэн ийм бодлого явагдаж идэг гэсэн юм харагддаг юм байна лээ. Тэгээд Сүхбаатарын өхөл мөхөлчинч бас энэнтэй холбоотой юм шиг ингээ харагддаг юм л да. Тэгэхээр энэ түүх бол ялгаагүй одоо тэр шинээр зохиох түүх бичих түүх бол нөгөө үзэл суртал улс төрийн л одоо тэр шинэ засгийн хал юмыг л одоо зохиомлоор хийх л ийм л агуулга суурь тавигдчихжээ гэж ингэж харагддаг юм болов уу гэж боддгийн. Тэгэхээр энэ номд ч одоо Чингисийн тухай за тэгэл ер нь бас нэлийн юмуд байгаа бах тийм ээ. Энэ ном бол юу юм бэ? Жамсрын жавгай ном бол 1948 онд гарсан 210 нүүртэй. За 100 эрдэнэ байгалийн хүчин зүйлийн тухай, цаг уурын тухай, малчдын ажиглалт гэж юм. Тий, өөрөө тэгж. 5 шуу малын маллага.
наран саран мандах шингэх хэртэх зэргийг өгүүлсэн гэж байгаа. За тэгээ үлдсэн хэсэгт нь бол Чингис хааны намтар бас өвөлтийн удирдагч гэж байгаа. Монголын улс төрийн удирдагч Сүхбаатар, Чой улсын Бумцэнд Цэдэн бол Янжмаа нарын намтрыг багтаасан гэж байгаа. За тэгээ энийг одоо уншсанаас үүдээд бол 49 оны 3 сард улс төрийн төвчөнд Цэдэн балдараг бол захил бичсэн байгаа. За тэр захил бичгтээ юм болов бол ингээд юу ч болсон бол Чингис хааныг бол айхтар хэлсэн. Улс төрийн төвчөнд бичсэн захил та. Чингис харигс аллах хялгаараа гайхуулж явснаас биш өөрөө чи хийвэ гэж. Тийм билсэн байх юм тийм ээ. Тэгээд дээр нь бол ингэж бичсэн байгаа. Ардын унших нөхөр Цэдэн бол ардын унших бичгэд нөхөр Бумцэнд Янжмаа Цэдэн бол нарын намтрыг тусардан бэлдүүлэх юмшиглаар бичсэн байна гэж. Зохиогч юм л чинь. Тийм. Жамсрын жоо юм л гээд ийм этгээдийг намын игнэнд байлгаж болохгүй. Тийм. Түүнийг намаас хөө зайлуулах нь хэрэгтэй гэж. За тэгээд үнэхээр ч одоо энэ мөрөөр босноо 49 оны 7 сарын 21-нд намын төвөр улс төрийн төвчөө гарсны шийдвэр гарсан байна. Ардын унших бичгийн тухай гэж 34 дараа 64 тогтоол гараад тэгээд 48 төвлөгсөн номыг үзэл сурталын алдаатай үндэслэх үзэл ханхлуулсан Чингисийг магтан дуулсан гэж үзэн зөксөөр Жамсрын жавь нарыг бол хилмигдүүлээд номыг нь шатаасан шийдвэр гарсан байх. Тийм. Тэгэхээр энэ сүүдэд энэ үед бол нэлээд олон юм болсон байх юм. Ягаад зүгээр ингэж байгаа хэрэг энэ бол Монголын түүх хичээлтэй түүх заахтай холбоотой асуудлыг дараа нь хэлэлцсэн байх юм. Янжмаагаатай холбоотой асуудлыг энэ үед хэлэлцсэн. За бүр зөвлөлтийн коммунист нарын төв хороонд Янжмаагаатай холбоотой Чой улсын газ гаргасан, Цэдэн булаас гаргасан тодорхойлтууд очсон. Ягаад гэхээр удирдагчийн байр суурийг булаасалдж байна гэж. Удирдагч юм байх уу? Маршал хэлээ. Маршал гэсэн тийм. Тэгээ бодоход одоо энэ чинь маршлыг бол одоо бүр үеийнгийн биш залуугаас нь. Тийм. Тэгээ чи одоо хэн болчиход байна гэдгийг бол хэлж чаддаг юм байлгүй дээ. Тийм ээ. Янжмаа бол ярьсан байх та. Тийм болтой байна. Тэгсэн чинь тэгээд энэ хүн бол одоо ийм айхтар байр суурь булаасалж байна гэж үзээд тэгээ Янжмаагийн тухай бүр улсын төвчний тусдаа тогтоол гарсан юм байна. Тийм бэ. Тэгээд хөөрхий тэр Янжмаагаа чинь тэгээд ингэнэ тэр Янжмаагаа 9 цагийн турш доошоо хараад дугуй сууж байсан гэж. Тэгээд маргаашин сонсоход миний дараагаар жолоо тагшин суур булаацсан гэж шүнжин бөмбөгдүүлээд бүх алган тушаалаас нь ховсгуулсан гэж тэгж байгаа. Тийм тэгэхээр энд бол юу яаж юм гэхээр одоо нөгөө Цэдэн булгуул магтаал дургүй хүний дүр тоглосон юм байна гэж энэ Жамсрын жоо өөрийн дуртаар бичсэн баг. Тийм магтаал дургүй хүний дүр тоглож Янжмааг магтан дууллаа гэж маягаар бичиж өөрийгөө тэр залуу удирдагчийг бичиг оруулан одоо ингэж тоглосон байна гэж бичсэн байгаа юм тийм байх юм. Тэгэхээр энэ бол нэлээд тийм яг тэгэхээр Монголын үндэсний түүх Цэдэн бол Чингис хаантай холбоотой үндэсний үзэлтэй холбоотой ийм зүйлийг бол одоо оруулж болохгүй шүү гэсэн тийм айхтар зохиол өгсөн. Энэ тогтоолын мөрөөр бүгд найрамд Монгол улсын түүх утга зохиолыг сургуулиудад зааж байгаа байдлын тухай хэлэлцсэн байна. 49 оны 10 сард ердөө нэг 2-3 сарын дараа. За тэгэхээр энэ үед бол одоо тодорхой эрдэмтдийн нэр зааж зохиолыг хэлсэн байх юм. За эрдэмтэн Перлегон Монгол цэргийн ур чадвар гэдэг. Содномын Монголын утга зохиолын түүхчлэн төлөв. За нацаг дөржвэн нуус товчны оршил Илд үүсрэнгийн Монголын ард түмэн их орон эрхчлөө тусгаар төгчлөнд тэмцсэн ном өгүүлбэрүүдийг үндэслэх үзэл шингэсэн бүтээлүүдийг эрс шүүмжилсэн гэж. Гэрэнчин досмонд нарыг шууд өртүүлж яасан гэж. Тэгэхэд ийм зүйлүүд энэ үед одоо гарч байсан явдал бол ингээд үнэхээр одоо Монголын түүх үнэн мөнөөрөө явах боломжгүй болсон гэдгийг харуулсан байна тийм ээ. Тийм байна. Тэгээд одоо энэ чинь Монгол Оросын гэдэг юм уу зөвлөлтийн эрдэмтдийн зохиосон түүх 55 онд Оросоор тий гарсан тийм ээ. 54 онд Оросоор 55 онд Монголоор орсон тийм. Тэгэхээр энэ концепцийг бол Орос ах нар хийж өгсөн гэсэн үг шүү дээ. Тэгдэг юм дөө. Тэгэхээр энэ ардын уншигчийг бол за яг балдарга Цэдэн болгоо өөрөө үзсэн ч гэж магадгүй. А 90 гадныхан танад ийм гараад байна. А тий. Эдийг хэлсэн байх. За тэгээд хоёрдугаарт нь Цэдэн болгоо бол одоо маршал усантай одоо баг нэг зиндан чихо тавьчихсан намайг. А тий. гэж бас инээсэн байх. А тий. Тэр үед ч бол хэлмэгдүүлтийн урамсгал хэдийгээр одоо өнгөн дээрээ зогссон боловч
үргэлжилж байсан тийм ээ. Тийм шүү дээ. Үнэндээ 52 онд Маршал Чаусгийн нас бартлуул Цэдэн бол нэгдүгээр хүн байгаагүй шүү дээ. Байгаагүй. Хүмүүс 40 оноос гээл яриад тийм үгүй шүү. Тийм. Тэгээд одоо 40 хэдэн жил Монголыг удирдсан л гэж ярьж байгаа шүү дээ. Яг энэ үеэс чинь нөгөө үнсэрх хөгжилтэн гэдэг дайсан гарч ирж байгаа шүү. Яг тийм байна. Тэгэл энэс хойших бүх юм бол одоо үнсэрх хөгжилтэн л гэл ингээл. Монголын төлөө гэсэн сэтгэлийг үнсэрх хөгжилтэн гэд нэрлээл ингээл явсан. Тэгэл одоо нөгөө Дамтэн Сүрэнбанд 56 онд хэлдэг шин. Үндэсний үжил гэдэг юм одоо Эмил Лазара туйлсан агсан мөр шиг одоо төхөж байна. Тэгжсэн тий. Тэгж хэлсэн. Тэгэхээр тэр үндэс суурийн тэгж тавьж байгаа. Тэгэхээр холын удирдлагаар шинэ үеийн удирдлагчийн одоо оруулж ирж байгаа одоо тэр чинь үндэсэндээ нөгөө өмнөх үе үгүйсгээд гарч ирж байгаа л одоо энэ шүү. Тэгээд энэ бол их тийм сонин шат энэнийг бас үнэхээр л одоо анхааралтай хармаар тийм юмнууд ингээд Чаусгийн хүсээгүй юмнууд орж ирээд байгаа шүү дээ. Түрүү нөгөө бид нар ярьлаа одоо тэр нэг зүүн төсний байгууллагад элсэх тухай асуудлыг ингээдлээ зэрэг шууд нөхдөв зөвлөд болохгүй байна л гэдэг юм л ороод ирж байгаа шүү дээ. Тийм байна тийм. Ингээд тэр нэг заагүй. Тэгэхээр энэ заагүй юм дээр энэ ханган ламсранган одоо дурсамжууд их үнэтэй байгаа даа. Тийм байна тийм. Ер нь тэр үеийн хүмүүсийн жамсран жугаач гэсэн чамгүй хэлж байгаа шүү. Ахтар хэлж чинь 80-90% нь одоо цаг уур мал аж ахуй энэ юмны тухай тэгээд байхад үндэсний үжил гэдэг нь дотроос нь Чингис хаан оруулсан байна. Тий. За тэрнийг одоо тэр чинь нэг ерөөсөө 10% нь. Тийм 10 байтугай жоо хов. Тийм жоохон хувь байж байгаа шүү дээ. Тэгээд тэр их тодорхой хэлсэн байдığım байл л жамсран жугаачин тэр тухай бид нэр хэлсэн юм байна. Тэгээд энэ ер нь одоо Монголын түүхийг Оросууд большевикууд зохиож өгнө гэсэн санаархад бол ер нь нэлийн дээрээс гарсан юм шиг байна тийм ээ. Тийм тийм. 28 онд намын 7 дугаар их хурлаад төрийн эргэлт гарсан хурал гэж ярьдаг тийм ээ. Тийм. Тэн дээр одоо тэр Гиндэн гэдэг хүн одоо айлгийн дэнний мэдэхгүй асуусан байгаа шүү дээ. Та нар тайлбар тал зохионоо гэсэн шинжлэх ухааны хүрээлэн. Тэр ч одоо гарсан юм уу гараагүй юм. Монголын түүх зохион гэсэн тэр чин гарсан юм уу гараагүй юм гэж асуусан чинь Жаданб гэдэг хүн хариулахдаа Монголын түүхийг зөвлөлтийн эрдэмтэд бичээд ирсэн. Одоо тэрнийг орчуулаад болно гэж хариулсан байж байгаа шүү дээ. Тэр намын 7 дугаар их хурлын асуулт хариултын дэвтэргээд байж байгаа. Тэр нь 2 дугаар дэвтэрт байж байгаа. Тэгэхээр зэрэг тэр нэлээд дээрээс л бичсэн санаархсан. За тэгээд тэрнийг сүүлд нь одоо тэр нэг комисс төрөн уншлаа. Тэнд зөвлөлтийнхэн оролцсон. За тэгээд монголоор бичээд ингээд одоо оролцсон төрөн тэрнэр орсон дүүр сурангуй Перенлева бол одоо шинжлэх ухааны академийн сурвалжлал шишүүн болж исэн одоо манай археолог хэл соёлын маш том эрдэмтэн хүн бас л одоо хэцүү үед хэлмэгдээд л шорон оронд ороод л ингээд явж исэн насаараа түүхэн төвлөл зүтгэсэн за лайбузын дүүр сүрэнгээл бас л одоо завхан аймгийн уугуул яг уу одоо хязсунд өргөгдсөн орос хүний хөөхөд за энэ хүн бол бас л Монголын түүхээр нэлээд юм хийсэн эрдмийн зэрэг хамгаалсан шинжлэх ухааны хүрээлэний түүхийн зэгтд ажиллаж байгаа л ингээл танаас орсон хүн шүү дээ одоо тэр дүүр сүрэнгүй бол бас тэр ялангуяа зүүдний тухай маш сонин хэлсэн хүн тийм ээ намын 7 дугаар их хурал бол зүүдний хурал болсон юм а гэж анх бичсэн хүн лайбузын дүүр сүрэнгүй байж магадгүй тэр улсууд чинь бол тэгээд нэг одоо зохиолчсон хүн чинь бол үргэлжил далдаж явдаг юм байна л тийм байна. Тэгээд ернэл нэг жаахан нэг жолоо сулбаргүй ярих аваач гэсэн тэгээд нэг жаахан ханамгаа водмгаа болчихдаг. Тэгээд ернэл нэг тийм л болчт юм байна л дээ. Ернэл зүр нацаг багш ярьдаг байсан шүү дээ. Насад орж би одоо зүрхээ зүсүүлчихсэн хөө. Та нар задуучууд ярмаар юм гэж. Тийм хөрх юм одоо энэ үед ингээл энэ одоо манай урдаа барьдаг том алдартай эрдэмтдийг оруулчихад араас нь зөвлөлтийн академичдын одоо өгсөн концепцийн дагуу бичнэ. Тийм. Тэгдэм юм тийм ээ. Эннээс зөрвөл таны хувь зя бидний гарч шүү. Гэдэг юм нэр нь тийм. Тэгээ энэ жирсэн тэгээд хайрцаглчихсан шүү дээ. Тийм. Концепц гэж юм чинь тийм. Үзэл суртлаа тэгээд одоо бүх юм октябрь явсгалаас хойш ордын явсгалаас эхлэх учиртай энэ захирагдах ёстой.
гэж байгаа үү? Тий. Чингис хаан бол гаригс хүн гэж байгаа үү? Тий, тэгэл тэр ч одоо бүр 62 онд дахиад нэг гараад ирсэн тийм ээ. Энэ чинь хойшоо бол зөндөө юм болтгоо 93 онд тухай за тэгээд 92 оны эзэн Чингис хааны тухай гээд бүр тоймгүй шүү дээ. 80 онд бүр нөгөө манай төвчний түүхийгч тах үе хүртэл явна шүү дээ тийм ээ. Тамдын сургууль тойлмол гээд одоо энэ тадны авсрал тэгээд тийм. Тэр Чингислэг гэсэн нэр орсон байвал тэгээд ерөөсөл одоо хойноос чи хэлдэг байсан байгаа үз. Манайхан болгоомжлол хэлдэг байсан байгаа үз. Тэгэхээр энэ одоо аварцдгаа босод хүмүүс ер нь тэр одоо энэ олон хүмүүс байна дээ. Ерөөсөө нэг Монголын тухай юм ярьсан хүн болгоно нэг за зарим нь бол илэрхий одоо хавчигддаг. За зарим нь бол тэгээд нэг далдуур ингээ хахаад байдаг. Ухаан тэр Төмөрбаатар энэ гээл одоо янз бүрийн хүмүүс үедээ одоо Монгол Ардын намын төв зохионогээд баахан ажил болж ил байсан. Тэгэл хамгийн сүүлд явсаар байгаа. Тэгэл Төмөрбаатар боловсруулсан түүх болоо одоо тэгэл өнгөрсөн тийм ээ. Архивт одоо байж байгаа. Бараг тэрнийг одоо зүгээр сканерээр хэвлээд ингээ олон түмэнд өргөх юм бол тэр 21 оны ардын хувьсгалын одоо тэргүүлэх хүчин хэн байсан бидгийг тэн дээр бичсэн байж байгаа бодоод анзан гээд Төмөрбаатар тогтоолдож тэр байж л байгаа. За тэгэл одоо маш олон юмнууд гаргаж ирэх ёстой. Зөвхөн энэ түүхийн шинжлэх ухаан ер нь хөгжиж гин үү? Яаж гин үү? Ямар асуудлаас тойрч өнгөрч гин, ямар асуудлыг хангалттай судалж гин, ямар асуудлыг судлах шаардлагатай байна гэдгийг нэхэж гаргаж ирдэг түүх хөгжлөг гэдэг юм байгаа тийм ээ. Тийм. Энэ бол маш хэрэгтэй ухаан. За энэ бол их дээд сургуулийн мэргэжлийн түүхчид бакалаврын төвшөнд бол зааж байгаа. Энийг бол маш сайн заамаар юм шиг байна. Чингийн үеийн төв хөшлөг. За тэгээд хаант Монгол улсын үеийн төв хөшлөг 21-ээс 30 он гэдэг юм уу 40 оны төв хөшлөг гэдэг ингээ заах юм бол энэ дээр бол одоо гараад ирнэ. За энэ ухаан одоо Монголын 20 дугаар зууны Монголын төвхөнд бол авар зэдван тухайч байдаг юм уу. За тэгээд энэ бусад тэр одоо янз бүрийн хүмүүсийн тухайлын тодорхой орох ёстой тийм ээ. Тийм. Гэтэл энэ дээр одоо тойроод өнгөрөөд тоом дэдэл хэлчихсэн л одоо юмуд байгаа шүү дээ. Хамгийн сүүлд гарсан 2003 оны 5 ботын сүүлчийн бот 5 дугаар бот. Тийм. Энэ тухайн яасан байх вэ энэ гэл. Тэгэхээр түүх бол энэ үндэсний ой санамж тийм ээ. Тийм. Ой санамж алдвал хэн болох вэ гэдгийг бодноор өнөөдөр харуулж иж магадгүй. Тэгээд тэр ой санамж чиглүүлэгчийн бол ингээд зөвлөлтийн одоо академич нарын тухай үзэл суртал таацуулсан концепцаар бичсэн түүхээр 50-аад онд 60-аад онд нэг ботоор Оросоор Монголоор 3 ботоор гарсан түүхийн үзэл санаа өнөөдөр үргэлжилж байгаа байж магадгүй тийм ээ. Тийм. Тэгэхээр ер нь бол үндэстэн бол энэ өөрийнхөө одоо тэр Баатарлаг түүхээр бахархыг гэвэл 13 дугаар зууны Чингис хааны түүхийг тийм ээ. За 20 дугаар зуунд Сэрсэн Монголын түүхийг ямар зам туулсан гэдгийг бид хэн билээ өнөөдөр урд хэн байв гэдгээ мэдэх учраас түүх үнэн байх хэрэгтэй баг. Тэгээ түүхийг тухайн үед бол шинэ үнэн байхгүй үүднээс ийм зүйл болж исэн байна гэдгийг бид нэр бас ярьж хэлэх үүднээс энэ ардын унших хүчгийн тухай манай түүх эрдэмтдийн ном зохиолыг шатааж яасан хэлмэгцэн түүх эрдэмтэд зөндөө шүү дээ. Чингисийн ой тэмдэглэх үед бол насгад орж байгаа түүхэн өргөлийн захирал байгаагүй юм байна. Намын түүхэн институт байсан. Зэдүүга захирал байсан. Тэгээд зэдүүга бол тэр дараах нь юу ч гэсэн тийм. Тэгээд яваад өгсөн шүү дээ. За яг зэдүүга бол одоо хойд бас төгссөн одоо ийм л хүн түүхийн хүн их шавар сүлд нь бүр нэлээд урагшаа яваад их шавар хамгаалсан. Одоо ийм л хүн. За тэгээд яг хөө 90 зүгээр одоо 2003 оноос хойш бол одоо Монголын төрийн албан ёсны түүх гэж бол гараагүй байх шиг байна. Одоо хитэн ботоор чөлөө шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн хийж байгааг бид юм сураг сонссон үнэн байх. За энд бол нэлийн одоо бодиттой түүх гарч ирэх баг. Тэгэхээр энэ бол энэ одоо нэг хүний дахин шүтэх үеийн гэж ярьдаг чухам хэрэг дээр бол одоо большевикуудын заавраар бичижсэн тэр түүхээс нэлийн өөр хөнгө аястай нэлийн үнэнд ойртсон одоо нэг ийм түүх гарах болов гэж л одоо ингэж л ойртож байгаа. За ялангуяа миний хувьд бол одоо бид хоёрын хувьд бол одоо энэ дэр настан болсон хүн зүгээр яг ардчлалаас хойш бол одоо маш олон юм шинэ болсон. Тэр сүүлийн үед бол за энэ тэгээд одоо бас нэг настай хүний үг бол үгүй шигсдэг тиймэрхүү яг хэлэхгүй ерөнхий хандлага бол одоо илэрхий мэдэгдэж байгаа шүү дээ. Ерөөсөө тэгээд нэг за энэ яг чалччил байдаг.
гэсэн байр суурь тэгэл одоо тийм юм байгаа. Тийм. За тэгээд яг хөө зүгээр манай сайхан залуучууд зөндөө байна. Тэр 47 оны 49 оны тогтоол могтоолын одоо бүр айл эртнээс юм бол одоо ер нь айх юм байхгүй. Тийм чөлөөтэй хэлээ ястаа. Тийм. Тэгээд одоо энэ түүхт ойнууд тэгээд тэмдэглэж байна. За зарим яам бол одоо 1911 оноос гээд зарим яам болохоор зэрэг 1921 оноос гээд тэр энэ 11 оноос 19 оны эцэс хүртэл одоо Монгол улс чинь юу байсан юм бэ гэдгийг бүр зарим нь одоо ерөөсөө 19 онд бол Монгол улс автономтой цуслаагүй гэсэн одоо тийм юмрууд асууж сурж байна. Тэгээ эн чи юу гэсэн үг вэ? Эн чи одоо ийм юм байгаа шүү дээ гэхээр зэрэг бас нэг үнэмшгүй энэ тал бол байна. Зөвхөн тэр хов хүнтэй холбоотой байх ерөнхий нэг юм хандлага байна. Тэр 49 оны тогтоол гэдэг бол зүгээр одоо энэ чи албан ёсоор одоо цуслана гэдэг юм уу хүчингүй болгоно гэсэн тийм байж болох уу? Одоо тгийг бол байна шүү дээ ямар ч байсан. Тэгэхээр энэ чи одоо юу хэлж явна гэсэн үг юм бах уу? Одоо 21 онд байгуулагдсан Монгол Ардын нам гэдээ яваад байгаа тийм ээ? Тийм. Тэгээ тэр үед гарсан за яг хуу 8 дугаар их хурлын шийдвэрийг бол хүчингүй болгосон гэж байгаа тийм ээ? Тэгэж ярьдаг юм. За тэгээд тэр 8 дугаар их хурл бол үнэндээ тэр зүүнтний их яргалын одоо бүр ингээл одоо юм дэш явж исэн үе. Ялангуяа зүүнтний бол бүр орой дээр гарсан үе. За тэгээд 37 он бол дахиад орой дээр нь одоо нэг 9 одоо 8 9 жилийн 7 жилийн дараа гараад ирсэн одоо тийм үе байгаа шүү дээ. Ингээд граф гаргаад тэн дээр нь юу болсон бэ гэдээ бичгээд бол маш сонин бүр энэ бүр товчхон ойлгомжтойгоор хийсэн ч болно. Тэгтээ үндэсний бичиг үсгээ устгасан. За тэгээ хувийн аж ахуй нийтийг сайн дурын гэдэг нэрээр хоршоосон барьсан гэл ингээл хөндөд яриад байх юм бол анхаарад дахиж үзмээр юм бол одоо үнэндээ маш их чухал байна. Тэгэхээр одоо нин даруй миний судлах ёстой асуудал юу байна вэ гэдгийг бас нэг гаргаад ирмээр. Ялангуяа энэ төрийн өмчийн одоо ихтэй сургуулиуд, түүхийн судалгааны байгууллагууд бол энийг тун анхаармаар юм шиг ингэж санагч байна. Нэгдүгээрт нь бол түүх бол үнэн байх хэрэгтэй. Бид бол 49 онд гарсан жишээ нь одоо энэ түүхтэй холбоотой энэ асуудлыг хэлэлцсэн энтэй холбогдуулан Монголын түүх асуудлыг төвшөндж байна л доо. Тэгээд ялангуяа бидэнд бол 90 оноос өмнө бидэнд зааж исэн түүх бол үнэндээ хэлэхэд одоо монголчуудын толгоогоор биш зөвлөлтийн одоо коммунист одоо удирдагч нарын зааж өгсөн бэлдэж өгсөн концепт үзэл санааны дагуу бичигдсэн түүхийг бидэнд зааж номлож ирсэн тэрүүгээр өсөж хүмүүжсэн байх юм монголчууд байна. Тэгэхээр одоо бол ядаж түүх юм бол энэ түүхийг зөв болгохдоо хагас биш, дутуу биш, үнэн гүйцэд, бүрэн гүйцэд үнэн болгож мэдүүлэх явдал монголчуудад нэн чухал байгаа. Тэгэхгүй бол ургаж байгаа ногоог хордуулаад байвал өсөж байгаа залуу үе хүүхэд үдэн бол хордуулвал Монголын ирээдүй бүрхэг болно шүү гэсэн үднээс бид түүхийн тухай энэ асуудлыг энэ удаа хүндсэн юм аа. Тэгээ бидний ярьсан энэ зүйл бол ерөөс худлын ярьсангүй. Ямар ч юм хэтрүүлсэнгүй. Зүгээр түүх үнэн байгаасан гэсэн үднээс ярьлаа.